өндөр сугаас та бүхнийхээ амрыг ирэг мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монголын анхны хиймэл оюун ухаан Эгүнэ оюун Bolorsoft компани болон Univision-ы бүхий л үйлчилгээг Unitel аппликейшнаас Univision ивент тэтгэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондор радио 107 83.3 хөс толгооноор та бүхэндээ хүрдэгэ. Студид компьютерийн шинжлэх ухаанч хас чулуу хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв Wi-Fi-аас хурдан Li-Fi. За энэ контентыг гэрээсээ энэ Wi-Fi-аар одоо өөрийнхөө гэрийнхаа ч юм уу те. Ер нь Wi-Fi-аар ажлынхаа офисынхаа ер нь хамаагүй. Энэ Wi-Fi-аар үзэж байгаа хүн байвал нэг ачин. Нэг амирч гэмээр те аюултай ч гэмээр нэг тим юм үзүүлээ. За Wi-Fi-ийнхаа штэ те энэ төгрөгөөр орж хагаад ер нь бол хичнээн төгөөрөмжүүд эргэн тойрон гарч ирж байгаа нэг харж байгаа. За уцаараа ч орсон болон лаптопууд ч юм уу те. Ингээд Wi-Fi руу ороод харахаар ингээд бага юмнууд гараад ирдэ штэ. 10 үед мэд гарч ирдэг баха. Тийм, өчнөөл юм гарч ирдэг. Ер нь манайхан бол мэдж байгаа дөө. Тэ гар утас байна уу компьютер байна уу ер нь бол ингээ ороод хардаг. За эргэн тойрны чинь айлууд. За энэ хотспотоо цацсан хүмүүс энэ төр гэ тэ. Ер нь бол хичнээн 10 төгрөгөмжөд гарч ирж байгаа. За тоороо уцаараа янз бүрээр л гарч ирдэг одоо тэ. Одоо гэртээ үйж яхад бол эргэн тойрны тоотууд гарч ирэл тэ. Тэр үйлчлэгээний тэдэн тоот гэл гарч ирдэг. За өөрөөхөө утаснуудаар хийсэн байдаг. Эсвэл одоо iPhone, Android энэ төр гэж гарч ирдэг. Зарим нь бол өөрсдөө нэрээр тэ Анугийн iPhone тэр гэдэг бэлгүүний Samsung энэ төр гараад ирдэг. За тэгээд баах юм гараад ирдэг ер нь бол. За зарим нь бол бүр тэ үдж байгаа юм шиг чаддсан бол орчих морчих тэр гэсэн юмнууд бий. Яг бодог. Тэ за эсвэл бүр тэ мөнгөө төлөөд ормоор гэ өөрийнхөө утасны дугаар магарыг тавьчихсан. Нэг тиймэрхүү юмнууд л байдаг. За энэ тэгээд яг юугаар аюултай ноцтой гэж гэдэг асуулт гарч ирнэ. Тэ? За тэгвэл одоо сонсож байгаа. За энэ бүр тэ бидний ер нь төсөөлж байгаагаас тэ илүү ноцтой зүйл юм байна. Ер нь бол тийм ноцтой зүйл юм байна. За маш олон юм байна л да ер нь бол. За эхнээс нь эхлэе. За бидний энэ гар утас компьютер дээр тэдний Wi-Fi орж ирж гэн гэдэг чинь тэгээд манай гэрийн Wi-Fi ч гэсэн манай офисын Wi-Fi ч гэсэн тэднийх дээр одоо гарч ирсэн гэсэн үг. Тийм үү? Тийм. За Wi-Fi 2.5-аас ер нь бол 5 ГГц-ийн давтамжтай радио долгион ашигладаг. 6-аас 12 см-ийн долгионы урттай энэ цахилгаан соронзон долгион гэсэн үг. За ийм радио долгион яаж чаддаг вэ гэхээр хан нэвтэлж чаддаг. За хан нэвтэлдэг. Тийм болохоор одоо бид нар тугаасаа тийм энэ ийм олон рүүтрүүдийг одоо бид нар ингээд ханны цаанаас дээрээс доороос хідэн хажуудлаас бүр хажуудлын байрнаас хүртэл ингээд харагдаад байна шүү дээ. Тэгээ олон хан нэвтлээд ингээд яваад. За том өрөөндөө тийм ганц ширхэг Wi-Fi рутер тавьж байгаа л тэгээ унтлагын өрөөнд ч юм одоо 0 дотроо тэгээ интернет орохын тулд угаасаа энэ Wi-Fi-ийн энэ радио долгион хан нэвтэлдэг байх хэвээр. За тэгвэл одоо нэг хэрэг дуртай одоо нөхөр өөрийн чинь тэ таныг одоо ингээд юу хийж байгаа мэдхийг хүслээ гэж бодъё. Одоо нэг юм тагнуул нөхөр гэх юм уу те. Зог нь бол англиар бол eavesdropper гэж нэрлэдэг. Одоо энэ те чих тавигч чагнагч одоо те гэж хэлэх юм уу. Ер нь бол тэр утгаар нь eavesdropper гэдэг утгаар нь eve гэж нэрлэлцдэг. Тийм одоо нэг жишээ авах та. За нэг Alice Bob хоёр байж чадсан ч дунд нь нэг eve гарч ирээд ингээд eavesdrop хийгээд ингээ байжээ гэд. За одоо монголчлууд сайхан хэдэлээ чагнаа гэж явчих. За чагнаа хажуугийн хаалганд ч одоо альсгүй ингээ орцсон дотор ч юм уу нэг коридор ч альсгүй доотлын гудамжинд ч одоо ингээ зогсож хагаад ойр хавийн ер нь бол энэ 500-аас нэг 50-100 м-ийн радиус дотор ингээ ер нь байхад л одоо чагнагийн одоо тэр компьютер дотор энэ манай гэрийн Wi-Fi ороод ир. За тэгэхээр ингээ бариад авна гэсэн үг шүү дээ тий. За барьж авлаа гэдэг тэгээд бас тийм амархан биш л та бас. Мэдээж одоо эхлээд рутерийн нууц үгийг бид нар тайлах хэрэгтэй. За бид нар ч гэж одоо тэр чагнаахаа тайлах хэрэгтэй юм уу. За хамгийн одоо тэнэг нь Wi-Fi-ийн нэрэнд нь одоо хаалганы тоот нугаа альсгүй заримныханд нь утас нугаа шүү дээ тий. Тэгвэл тэр Wi-Fi-ийн одоо тэр хаалганы тэр тоотон дотор ямар утастай хүн байгаа. Альсгүй тэр утасны цаана хэдэн сарын хэдэн төрсэн хүн байгаа вэ гэдгийг ер нь мэдчих юм бол ер нь яг тэр Wi-Fi-ийн пассворд нь тийм байх магадлал маш өндөр гэсэн үг. Тэ хэрвээ одоо тоотоор нь мэдээд ингээд ер нь бол ингээд тэр хүний хувийн мэдээллийг ашиглаад энэ хувийн орон зайлууд орох гээд байна гэсэн үг шүү дээ. Хаалгын онгоолгол орж байгаа юм шиг юм болно энд бол. За ингээд цаашаа илүү гоё тодорхойл. За чагнаал одоо заавал минийхийг ч юм уу одоо танихыг одоо ингэж Wi-Fi-ийн
тайлах гадах шаардлага байхгүй. Тэр чинь эргэн тойронд хэдэн 10 ширхэг Wi-Fi орж ирж байгаа юм чинь. Тэднийг бүгдээр нэг нэгээр нь хийгээд үтчихэл болно шүү дээ. Буудаа авчихад орох нэг нь байж л таарна. За тэгээд ингээ орчихно. За нууц үг нь одоо тайлдаг байх юм бол ер нь бол энэ чагнагийн хүлээ авч байгаа тэр рутерийн радио долгион одоо уг нь бол утгагүй юм зүгээр юм юу одоо noise гэдэг штэ тий утгагүй гэсэн юм байгаа. Нэг тайлж уншихаа аргагүй. Гэхдээ хэрвээ энэ чагнагийн ур чадвар одоо мундаг тий сайн хакер байх юм бол яг хөө тэр радио долгионыг бүртгэж аваад тэг гэртээ очиод ч юм айсгүй юм илүү том компьютертэй газар очиод тэрийг тайлж болдог. Тэр одоо сигналыг. Тэгэхээр одоо нэгэсэнд бол одоо гадна талд нь чиг тавьж байгаа л тэр Wi-Fi-ийн хан нэвтлээд гарч ирж байгаа радио долгионыг бүртгэж аваад илүү том компьютер дээр очиод нэгээр нь тайлдаг байхгүй. 1 гэдэг пассворд өгвөл тайлдахгүй бол 2 гэдэг пассворд өгвөл 3 гэдэг пассворд өгвөл A B C гэж өгвөл 1 A 2 B 3 C гэл ингэж өгвөл энэ brute force гэдэг арга гэдэг. Ер нь бол ингээд бүх боломжуудыг ингээл хийгээд шалгаад ин гэсэн. Маш хүчтэй компьютер тэ цаг хугацаа 2 огт бол чагнаа заавал тэрийг тайлна. Тэр маань одоо интернетэд орох гээд байгаагүй л юм байна. Өөр юм хийх гээд байна тий. Одоо чагнах гээд байна шүү дээ. Тэ юу хийгээд байна гэдэг тий. Одоо намайг тагнуулах гээд байна гэсэн үг. За нэг тиймэрхүү юм байна. За арай болсронгуй тийм хакеруудын арга гэдэг юм бол одоо нөгөө нэг 1 2 3 ABC гэж хийж байгаа оронд энэ юусэн dictionary attack гэж нэрлэдэг л дээ. Одоо энэ тойл хүчийг одоо нэг ер нь бол ийм дэлхийд даяар хамгийн олон давтагддаг ийм нууц өгнүүдийг одоо хамгийн олон давтагддагаас нь доошоо гэж жагсаацсан ийм одоо тойл байдаг. Одоо тойл гэх юм уу жагсаалт байгаа. Нууц үеийн жагсаалт маяг. Нууц үеийн жагсаалт тий. За тэнгууд одоо хамгийн олон Wi-Fi-д шилждэг нууц өгөх юм бол 1 2 3 4 5 6 ч юм уу тий. За эсвэл админ ч юм уу эсвэл пассворд ч юм уу админ 1 2 3 гэх нэг тиймэрхүү юмнууд байгаа. За тэгэхээр тэдрийг нэг эхнээс нь нэгээр нь хийж үзэл ингээл тайлчин юусэн. За тэгээд ерөөсөө тэр дотор окей тайлчлаа. Тэгээ яах юм гэдэг. За ингээд одоо миний бүх мэдээлэл болох уу бас үгүй. За ямар сайт руу ордог, юу үздэг энэ төр гэдэг нь шууд гараад ирнэ. Тий. Миний орж байгаа сайтууд бол гараад ирнэ гэсэн. За энэ YouTube руу их орж байна. За энэ Facebook руу их орж байна гэдэг нь л гараад ирнэ гэсэн. Миний хайлт малт гарч ирэх юм уу? Хайлт малт гараад ирнэ. Тий. Тэгэхээр ч ноцтой болчихлоо. Жохон ноцтой дуулж байгаа. За тэгвэл хэрвээ одоо ашиглаж байгаа тэр вебсайт чинь за жишээлбэл одоо веб браузераар орж байгаа янз бүрийн сайтууд байлаа гэж хэлдэг. Тэдний чинь хаяг нь HTTPS гэдэг юмар эхлээгүй байх юм бол жишээлбэл одоо HTTP гэж хэлж байгаа юм бол ер нь бол өөрөө чинь авч байгаа болон өгж байгаа бүх мэдээллүүдийн задарч байгаа. За энэ дотор юу ч хийж болно. Одоо жишээлбэл нууцаг хийж болно. Одоо банкны карт хийж болно. Дуу дүрс хийж болно тий. Юу гэсэн юм бэ? Тий. Энэ зураг энтергээд ер нь бүх юмнууд чинь ингээд задарч байгаа гэсэн. За тэгэхээр HTTPS гэж хэлсэн бол юм тиймч амархан бол биш л те. За ер нь бол энийг шалгахдаа бол нөгөө нэг гар утасныхаа чинь компьютер гэж энэ address bar гэж яддаг шүү дээ. Одоо энэ браузерынхаа энэ хаяг оруулдаг мөрөн дээр авч хоёр товччихад энэ урталтаа яаж эхэлж байна? HTTP гэж эхэлж байна уу? HTTPS гэж эхэлж байна гэдэг харж төгссөн байх хэвээр. S-ээр төгссөн бол secure гэсэн үг байхгүй юу? Тэгэхгүй бол одоо миний жишээлбэл бүх нууцуг адилхан байдаг байхгүй юу? Facebook-ийнхаа одоо тий та бүхнийхээс юу гэж яддаг вэ? Дор бичээ. Цаг юу хэлсэн бэ нүггүй хараа. За тэгээд шууд баригдчих юм байна. Би бол. Тий, ер нь бол тэгнэ гэсэн. За гэхдээ бол одоо бол бүх банкны карт ч юм уу ер нь л юм нууц өгтэй ийм харьцдаг банкны одоо аппликейшн вебсайтууд бол интернет одоо үйлчлэлийн тулд бүгдээрээ HTTPS хэрэглэдэг болсон байгаа. За энэ бол дөнгөж эхлэв. За энэ бол зүгээр л одоо нэг тийм одоо трейлер энэ заяа. За үнийн хэрэгтэй болон чагнаад одоо өөр одоо таны тий энэ Wi-Fi router руу нэвтэрч ороод тий тэгэл одоо энэ ямар нэгэн ямар сайтуудаар зугаалаад байна юу үзээд байгаа нь бол тийм цонин бол биш. Хамгийн одоо чухал зүйл бол хаана нэвтэлж чадаад байгаа шүү дээ тий. За тэгвэл хан нэвтэлж харах. Юу гэсэн үг? Хан нэвтэлж. За тэгэхээр чагнагийн хамгийн том сонирхол бол тэр өгдөл нь яагаад байгаадаа биш. Тэр ханыг л нэвтэлж хармаар Wi-Fi-аар. Одоо яг л одоо Wi-Fi бол одоо ханыг яг шилэн одоо цонх шиг л ер нь нэвтэлж байгаа гэсэн. Тэгэхээр бол Wi-Fi-ийн хувьд бол энэ ханнууд бол бүгдээр юм шилэн ханнууд буюу цонхнууд гэсэн үг. Гүү хэлгүүтэй. Тийм энэ бол одоо хамгийн ноцтой байсан. Яг нэг тарна тийм. За одоо Wi-Fi радио долгион бол хан нэвтлээд байгаа гэдэг юм тийм. Тэгвэл тэр долгион чинь бол маш олон антенаар бүртгэж аваад тэр одоо ханыг чинь нэвтэлж байгаа долгионуудыг мангар олон юм Wi-Fi антенуудаар бүртгэж аваад тэр давтамжуудыг нь хооронд нь харьцуулаад ингээд компьютерийн боловсруулалт тэгээд энэ тухайн өрөөнүүдийн бүтэц тэр дотор нь байгаа тавилга тий тэр гэр орон дотор нь юу одоо байгаа бүх юмыг нь харж чадна. Радар шиг үү?
Зүгээр л би ингээ нүдэрээ л харж байгаа юм шиг харна бүр. За тэгээд хамгийн амар зүйл нь юу гэхээр вэ шүү дээ, те. Камераар нь уу? Тий. Камераар ч гэж дээ Wi-Fi долгионуудыг нийлүүлж байгаа л харна л та. Хичнээн олон Wi-Fi антен байх тусмаа төдий чинээ илүү өндөр нэрэвчлэлтэй харна гэсэн үг. За тэгээд хамгийн айхтар зүйл нь болохоор за тэр гэр доторх буудан телевизэр тэд нар чинь ямар өрөөний бүтцтэй унтлахын өрөө нь хаана байдаг, орон хаана байдаг гэдгийг мэдхээс гадна тэр хүн яг одоо хаана вэ гэдгийг мэдчихэж чадна. Таныг одоо яг хаана явж байгааг мэдчихэж чадна. Өрөөнийхөө яг хаана одоо 0 орж байна. За бүр лайваар харах юм байна. Арай ч одоо бүр ингээд нүдээр харж байгаа юм шиг харагдахгүй сте. Одоо бараг л нүдээр харж байгаа юм шиг. Баларлаа. Тий, малрах гэдэг байгаа үстэй. Тэгэхдээ бүр маш олон антеннуудыг тавьж байгаад маш өндөр хүчин чадлаар ингээд тооцоол хийх юм бол тэгж харж чадна. Тий. За энэ бол аюу тийм айхтар юм байхгүй юу? За тэгээд ер нь бол ингээд яг л цонхоор харж байгаа юм шиг, яг л шилэн хан дотор байгаа юм шиг л одоо харна гэсэн. Тэгээ 0 руу орчлоо, зурагтаа асаачлаа, зурагтаа үзэж जैन, хоол хийж जैन тэргээ те. Одоо тэр бүх ханаа шилийн юм шиг харна гэсэн үг шүү дээ те. За энэ бол хүний гарт орлоо гэсэн үг болох гэдэг юм байна. Тийм, ерөөсөө тийм. За энэ бол зөвхөн одоо тэр гэр доторхол зүйл. За цаашаа бүр амар. Тийм. За хэрвээ тэр Wi-Fi-тай тэр өрөө чинь тэр утсан одоо хэрвээ тэр Wi-Fi өөрийн чинь утсанд ирж байгаа бол өөрийн чинь утас одоо тэр Wi-Fi гэсэн очсон гэсэн үг. Ойлгомжтой юу те. За нэгэсэнд бол миний гар утсан дээр нэг Wi-Fi гараад ирлээ. За тэгвэл тэр Wi-Fi роутер дээр миний утасчсан гарч ирж байгаа гэсэн. За намайг гэртээ байхад шатаар бууж байхад альсгуулууд энэ гудмаар явж байхад гээд ер нь бол хаа утсан газар энэ Wi-Fi роутерийн сигналууд тасралтгүй ингэж орж гарч идэг. За тэгвэл тэр болгонд тэр роутерүүдээр би орж гарсан гэсэн үг. За тэгвэл хэрвээ тэдгээр роутеруудыг те роутер одоо ер нь бол энэ өөрт нь орж ирсэн бүх төхөөрөмжүүдийг сандаг тийм хадгалдаг санахоо байлаа гэж бодох юм бол тэрийг нь чагнаа авч чадвал тий намайг бол хизээ хаана байсныг бүр гээд араас нь мөшөх боломжтой энэ мэдээлэлээр. Төдийд гэртэй байсан одоо гэрийнхээ том өрөөнд зурагтаа үзэж байсан зурагтаараа ийм сувг ийм одоо контент үзсэн өглөө гарч аваад кофе шоп утсан тэндээ кофе одоо ууж агаад кофе шопын одоо Wi-Fi толбогдоод тийм сайтуудаар орж гараад тийм худалдан авалт хийгээд тэндээсээ тий гараад офис руу очсон ажлын өдөр бол очдөг болохоор энэ аягуулал ажлын юм шиг байна энэ гэх мэтэр ер нь бол өөрийн чинь бүгд хувийн одоо мэдээллүүд чинь Wi-Fi дамжуулаад хандах боломжтой халдах боломжтой болчихж байгаа. За ер нь тагнуулахын хэрэгэлтгэл юм байна тэгвэл. Тий одоо тагнуулынхаа яг үнэ тий нэг иймэрхүү. За энийг бол яг тагнуулынхаас гадна одоо яг юу одоо тагнуулынхаа хэрэгжилж байгааг үгүй бид нар мэдгүй шүү дээ. Угасаал хэрэгжилж явах хэрэгтэй. За тий. За гэхдээ биш үү тий. Энэ дэр нэг тийм гоё юм байна. Ер нь бол за Монголд яа гэм мэдгүй. За энэ гадны том их дэлгүүрүүд одоо моолууд байна шүү дээ. Альсгул одоо энэ метронууд их ашигладаг энэ технологиг. За манад тий манайх бол ихтлгүүрүүдэд юу гэхээс метро угаасаа байхгүй юм чи манад. За гэхдээ гадны тэр их дэлгүүрүүдэд энэ метро интерлэнд орохоор биш тий тэдний Wi-Fi-г бол үнгүүгээр ашиглаж болдог Wi-Fi сүлжээр нь орох боломжтой болдог. За тэгээ метро угаасаа хэцүү шүү дээ. Одоо ингээ газар доогоор орчих юм чинь сигнал унчин одоо нөгөө нэг сүлжээ хүртэл унчин шүү дээ. Тэгэхээр ч одоо датаг болчин хоруугаас тасрах гэдэг. Тий. Яг үнэ Wi-Fi-ийн ашиглагаас өөр аргагүй. Яг нөгөө өрн телефоны операторууд нь бол метро дотор ингээд дахиж юм антен тавиал ингээд шийддэг юм шиг үлээ л дээ. За тэгвэл яг бүх л одоо метро руу ороход бол юм өнгөө метрог нь ашиглах. Одоо метроны тэр Wi-Fi-г ашиглах боломж гарч ирдэг. За энэ ер нь бол тэр энэ мэдээлэл за энэ тэр Wi-Fi сүлжээгээр энэ чинь ер нь л яг нэг метроны хувьд бол тэр чинь чагнаа болчих гэсэн үг шүү дээ. Бүх энэ роутерүүдээрээ дамжуулаад бүх хүмүүсийг хянах боломжтой болчих гэсэн. За гадны ихтлгүүрүүд бол метронууд ер нь бол метроны ихтлгүүрүүд нь одоо бүх давхартаа бүх түнэлүүд ер нь бол энэ зогсоолууд дээр хүртэл Wi-Fi роутерүүдийг ингээд тасралтгүй тавьсан. Ер нь бол хэдийн үед тухайн хүний хэдийн үед хаанаас эхэлж одоо холбогдсон хаагуур яаж явсан гэх мэт мэдээллүүд л цаана бүртгэжээдэг. Ер нь бол энэ сүлжээнд холбогдохоос эхлээд салах хүртэл бүгдээр ингээд мөшгөж яадаг гэсэн. За ихтлгүүр жагав те. Одоо таныг бол одоо эдэн давхарт явж байгаа юу үзэж байгаа чинь мэдэж аваад тань зориулсан сурталчилгаа үзүүлэх гэсэн юм аа те. Гэх юм нэг тийм мундаг шалтгаан малтахтай хөөрхөд тэтэрч. За метро бол одоо ер нь бол гар утасны тухайн хүний гар утасны хурууны хээ гэж хэлж байгаа. Mac address гэдэг Mac хаяг гэдэг юм байдаг. За энийг нь одоо бүртгэж аваад ер нь л тэ одоо ингээл би ингээл өдөр болгоны зургийг угаасаа метроор явж ангууд л намайг тэр ингээл мэдчихнэ гэсэн таньчихнэ гэсэн гар утсаар байна. За тэгээд цаана энэ хүн төдөн цагт энэ зогсоолоо суугаад одоо тэр зогсоол дээр одоо галт тэргээ солиод транзит хийгээд гэдэг ч юм уу те. Тэгээд төд ихэд одоо тэнд буудаг энэ төр гэсэн мэдээллүүдийг бүртгээд авчиж чаддаг.
Тэгээд өдөр болгоноор нь хүртээд авчин штэ. За дээр нь ямар сайтуудаар ороод байгааг чинь гэсэн одоо мэдэж чадна гэсэн. За яг хуу зогсоол галт тэрнүүдийнхээ одоо ачааллыг нь харах энэ төр зорилгоор бол бид нар ийм хийдэг. Энэ өгдлийг ашигладаг энэ төр гээд байдаг. За окей яг хөө тий. За гэхдээ эн чинь айгүй үн цэнтэй чухал мэдээлэл واخгүй. Тэр хүний тэр утас даагуур хизээ явсан гэдэг айгүй тийм үнэтэй мэдээлэл. Тэр маань бизнесийн байгууллагуудад их эмзэг мэдээлэл واخгүй энэ чинь. За тэгэхээр цаанаа яг юу үдийг мэдгүй. Гэхдээ юу хийж болохыг нь бол мэдчихээн би бол. За удахгүй хэдүүлээ. Энэ талаар одоо яри. За энэ удаагийн одоо манай хамтран ажиллагчаар бол ер нь бол урд өмнөхтэй адилхан. Энэ бол culture is local, knowledge is global гэдэг уриатай энэ Эгүүний оюун компани ажилладаг. За Эгүүний оюун компани цааталт энэ Bolorsoft гэдэг компани бас байдаг, тийм үү? За бид нар бол бүгдээрээ мэддэг. За тэгвэл өнөөдөр энэ Bolorsoft компани гаргасан энэ болор дуран болон энэ одоо энэ гой бусад үйлчлэгнүүдийн бид нарт танилцуулах болно. За болор дуран одоо монгол хэлний дөрмийн алдаа шалгагч гэдэг байгаа шүү дээ тий. За энэ програм болон одоо Kimo гэд бас энэ кириллээс монгол руу ингэж кириллээс монгол бичиг рүү хөрвүүлдэг ийм програмыг одоо санал болгож байгаа болор дурангийн. За болор дуран бол мэдээж одоо бид нар мэднэ. Гэхдээ одоо бас ингэ тайлбарлаад өгч. За онлайн, офлайн ер нь аль ч хорим дээр ажилдаг ийм ер нь хязгааргүй ашиглах боломжтой монгол хэлний дөрмийн алдаа шалгах ер нь бол цор ганц програм гэж хэлж байна. Тэ одоо баримт бичиг боловсруулах явцад янз бүрийн алдаа гардаг. За тэгээд тэр алдаануудаа бид нар нүдэрээ засгаад айгүй хэцүү. Эсвэл монгол дөрмийнхөө одоо над чиг хүмүүс бол ингээд монголын дөрмийн алдаагаа мэдэхгүй те юу гаргаж байгаа, ямар алдаа гаргаж байгааг мэдэхгүй. Тэр ч одоо миний нэр хүндэт талтай юм байхгүй. За би ингээд компанийнхаа хүмүүст ажиллаа ингээд тэрүүгээр хийгээд өгнө алдаатай. За тэгээд би Facebook дээр ч юм энэ тэндээ пост чинь алдаатай. Ийм байх юм бол одоо намайг хүмүүс те ийм хэмжээний хүү юм байна гэд ер нь бол ингээ гадуурхаж эхэлнэ. Тий. Харин үг үсгийн алдаа байхгүй юм бол алдаагүй л гэсэн үг. Тэр хүнийг бол тэрэн дээр нь торхгүй гэсэн. За тэгвэл нэг юм уншижсэн л нэг жижигхэн алдаа болчих бол хүмүүс чинь өө эн чинь ийм алдаатай байна гэж ерөөсөө тэр нөгөө нэг тэр тухайн бүтээгдэхүүн байна. Тухайн хүний нэр хүнд ингээ тэр чигтэй байхгүй болчихдаг. Ийм ангаар юм. За тэгэхээр энэс сэргийлэхэд бид нэр болор дуранг ашиглаж болдог. За болор дуран бол ерөөсөө Windows болон macOS дээр суусан энэ одоо Microsoft Office-ийн програм гэж яриад байдаг. За одоо бидний мэддэг Word, Excel энэ програмууд дээр суугаад ажилладаг ийм сайхан идэвж. За ингээд дээр нь суулгаад ерөөсөө ямар нэгэн нэмэлт одоо програм шаардлага байхгүй, суулгах шаардлага байхгүй. За тэгээ дээрэс нь одоо нэг вебсайт интернет руу янз бүрээр ороод тэгээ нэг нэгээр нь зөөгөөл ингээл нааш таашин болгоод ямар ч шаардлагагүй. Зүгээр бичиж байгаа документээр авчаал болор дурангаас суулгаад баг гэл ингээл ажилуулчихад доогуур нь ланаар зураал ингээд гаргаад ирнэ. Гээ сайхан алдаануудын засаад ингээд явчихна гэсэн үг шүү дээ, тий. За тэгээд ерөөсөө эн чинь үгсийн алдаа илрүүлээд зогсохгүй. Энэ харгалзах зөв үгсийг нь одоо санал болгох 150 сая одоо үүс мөлөгийн сантай гэдэг. За ийм сүргий. За тэгээд spell check Cigmen гэдэг сайт руу ороод тэгээд лицензээ худалдаад авах боломжтой. Бас PC молын салбаруудаар ороод байна тий. Лицензийг нь хямдралтай үнээр худалдаж авах боломжтой болсон байгаа юм байлээ шүү. За Kimo гэдэг одоо бас тий монгол бичгийн програм байж байгаа. Одоо хиймэл оюун суурилсан кириллээс монгол бичиг рүү хөрвүүлдэг ийм програм байгаа. Үнэхээр гайхалтай. Тий. Одоо чи монгол бичигч одоо сентинд айгүй хэрэг болдог. За тэгээ бид нар чи монгол бичгээрээ бичиж чаддаг үлээ үгүй юу? Чи айгүй хэцүү юм штэ бас. Яг л ер нь 2025 оноос хойш нэг манайх чи хос бичгээр төрийн бичгээр хэрэглэгдсэн. Монгол бичгээ монголчууд маань ашиглах хүсэлтэй байдаг авч. Одоо яг нөгөө нэг тийм монгол бичгийн keyboard-ны асуудал, фонтны асуудлыг тулгараад исэн тэрийг ингээд шийдчихэж байгаа юм байна. Тэгэхээр одоо нөгөө хэрэглэхийн тулд нөгөө хэрэглэн байх хэрэгтэй шүү дээ, тий. Тэр минь одоо ингээд гараад ирэх юм бол одоо энэ ингээд дэлгэрэх юм нөхцөл боломж нь хөрснө бүрдэж байна гэсэн үг. Одоо нөгөө хэлний асуудал гэдэг чи одоо бид нар монгол хүн гадаад хэл гэдэгтэй адилхан одоо тэр монгол хүн чи одоо монгол бичиг дээр хүртэл одоо ингээд гацаад бөө юм болж хахад энэ бол Kimo бид нар туслах нэ. Маш таатай. За энэ Kimo-г одоо бид нар хиймэл оюунд сурлсан гэдэг байгаа шүү. Хиймэл оюунд сурлсан кириллээс монгол бичгээр хөрвүүлдэг. За энэ HTTPS. За энэ Kimo MNGL Cignet гэдэг энэ сайт руу ороод энэ онлайнаар худалдаж авах боломжтой Kimo-г бол. За тэгээд бас мөн адилхан энэ PC молоос очоод PC модын энэ бүх салбаруудаар очоод одоо лицензийг нь худалдаад одоо бит лиценз гэдэг байгаа шүү дээ. Бит лицензийг нь худалдаж авах боломжтой болсон байгаа юм байна. За энэ одоо
хаяг байршил гэсэн чинь App Store, Google Play гэж энэ буруу юм шиг. Энэ бол ямар ч байсан бид нэр хаяг байршлын хувьд spell check цэг юм байна тий. Spell check цэг мэнэс бол болор дурангаа татаа авчих нь байна. Kimo MNGL цэг нэтээс бол бид нар Kimo-го татаа суулгачих нь байна. Дээрээс нь одоо PC молны бүх салбаруудаар ингээд байж байгаа шүү. За ингээд ер нь бол бусад одоо мэдээллийг Болор софт компани Facebook-ээс ч юм уу те одоо ингээд авах боломжтой байгаа юм байна. За одоо Болор софт компанида мөн одоо Эгүүний оюун компанида маш их баярлалаа. За бид нар ч одоо нэг амар сэтгэлөө орох гэж явжсэн. Одоо нөгөө нэг өгдлүүдийг тэр нөгөө метро бидний өгдлийг аваа юу хийж болох вэ гэдэг. Одоо ер нь бол тэр чагнаа тэр баахан Wi-Fi-уудыг эзэмшиж явах юм бол одоо энэ гудмаар дөрөв ингээл айл болгонд аваачаалаг баахан Wi-Fi тавьчин гудал тэрүүгээр явж өнгөрсөн бүх хүмүүсийг бүгдийг мэдж чадна гэсэн үг байхгүй. За тэрүүгээр юу хийж болох вэ? За жишээ нь одоо миний өгдлийг зарж болно. Одоо ойлгомжтой. За хинт зарах юм гэхээр за энэ хүн гэдэг одоо нэг юм профайл үүсгэж штэ. За энэ MAC адрестай гэдэг. Ер нь бол хурууны өндөгний энэ гэдэг. Тухайн гар утас. Тэр утсыг ч одоо биелбэрж байгаа. Тэгэхээр одоо тэр хүн л гэсэн үг. За тэгэхээр энэ нөхөр энд амьдардаг, энд ажилтдаг, энүүгээр их хэсдэг гэсэн өгдлүүд. За дээрэс нь тухайн хүний сонирхлыг одоо таамагласан юм одоо тий таамаглаж аваад ер нь бол энэ бизнесийн байгууллагуудад зарж болно. Тэр хүн ямар сонирхолтой хаана байдаг энэ дээр нь тулгуурлаад одоо бид тэр маркетинг хийж болно гэсэн үг шүү дээ тий. Би тэр өгдлийг нь хөдөлж аваад тэгээ тэр хүмүүст зориулсан тэр хүмүүс рүү чиглэсэн маркетинг хийх боломжтой. За тэгээ дээрэс нь энэ хүн энд амьдарч ийм чинь ийм орлоготой байх гэдэг юм гаргаж ирж болно. За энд ажилт ийм чи иймэрхүү юм хөдөлж авах байх. За энүүгээр их стим чинь ийм бараа сонирхох энэ гэсэн юмнууд бол ингээд тийм л оюунаар ч юм уу нөгөө нэг өгдлийн одоо анализ хийгээд гаргаал ирнэ. Ерөөс айгүй амарх. За эсвэл одоо ажиллаж амьдардаг газрын одоо өгдлүүдийг улс төрчдөд одоо сонгуулийн үеэр зарж болно гэх мэтчил. За нэг иймэрхүү маш олон боломжууд бол байж байгаа. Маш үнэтэй цайтай өгөгдлийн бол. Директли одоо шууд одоо миний дансны үлдэгдэл мүлгэлийг харахгүй өстэй зүгээр багцаагаар яана өстэй. Тий, тэгэж шүү дээ. За энэ чинь нөгөө нэг юунд амьдарч байгаа юм чинь зайсанд амьдарч байгаа юм чинь овоо орлоготой нөхөр байх. Тэр хоёр гүр давсан юм чинь энэ гэдэг чинь гих мэтлэн мэдээллүүдийг бол гараад ирж болно гэсэн. Зян мэтлээ одоо Wi-Fi эмзэг байдлууд бол их байдаг. За гисэн ч одоо хэрэглээ нь бол өдөр ирэх тусам ер нь бол экспоненциал буюу геометрийн бургасаар тесрэлттэй өсөж идэг. Одоо бид нар бол анзаарсан бол тэгэл ер нь гэр дотор орж ирж байгаа тэр Wi-Fi ихэндээ бол нэг 2 3 билээс одоо 10 20 болцсон. Тэгээ ирээдүйд хэдэн 100 болохыг бид нар таашгүй. За тэгэхээр ийм одоо хэрэглээ нь бол ингээд Wi-Fi-ийн хэрэглээ улам л их болоод байна. Одоо тий өсөн нэмэгдэгдсэн энэ эмзэг байдал саяны одоо энэ нууцлал аюулгүй байдал миний одоо өгдлийн эмзэг байдал ингээд хурцаар тавигдчих эхэлнэ. Ийм эмзэг юм гэж бодсонгүй шүү дээ. Харин тийм бөгөөд хан нэвтэлдэг гэдэг байгаа шүү дээ. За эмзэг байдлаас гадна өөр нэг одоо зүйл бол хурцтаж байдаг. Энэ бол даац. За радио телефонууд бол хоорондоо мөргөлддөг уг нь бол нэвт гараа авчдаг. Ийм зүйлүүд байгаа. Гэхдээ одоо яг давхцах үедээ интерференс гэдэг ачаав үзэгдэлд ордог. Одоо хитрхи олон Wi-Fi төхөөрөмжүүд нэг зэрэг одоо ажиллаад ирэх үед ер нь бол энэ долгионууд нь хоорондоо интерференслэгдээд ер нь бол сигналууд нь зарим газруудад зарим зэгүүдэд ингээ унтраад байхгүй болоод эхэлдэг гэсэн үг. За тэгэхээр одоо жишээлбэл яг одоо орон дотор байхад те яг орондоо орчхоор сигнал байхгүй болчдөг Wi-Fi юм байхгүй болчдөг. За эсвэл одоо буудингийн баруун талд суухаар л одоо Wi-Fi байхгүй болчдөг. Зүүн талд суухаар зүгээр болчдөг гэх мэт л одоо ингээд гэрээ чинт ингээ Wi-Fi ч унтраад эхэлнэ гэсэн. Эргэн тойрны чи айлуудын Wi-Fi-ууд хоорондоо ингэж интерференслэгдээд тийм унтралтын юм сохор цэгүүд бий болоод эхэлнэ. За ер нь бол интернет чи удаашраад гацаад орж гараад байна л гэсэн үг шүү дээ. За бас нэг өсөн нэмэгдэж байгаа зүйл бол ер нь бол бидний интернетийн хэрэглээ. За өдөр ирэх тусам л бидний одоо үздэг видеоны урт нь за тэгээд нягтршил нэмэгдээд үзэх тоон хүртэл ихсэж яваад байгаа. Энэ л ойлгомжтой. Бид нар өөрсдөө мэдэрч гэнэ үү ер нь. Яар мэдрэхгүй ч яж магадгүй л да ингээ айчмар ингээд өсөд нэмэгдээд ингээд улам утсандаа донтоод байдаг. Тэрийг бид нар анзаарахгүй ч магадгүй. За жишээ нь YouTube, TikTok энэ төр гэдэг энэ видеоны платформудаас гадна Facebook, Instagram дээр энэ рил үзээд байдаг. Энэ бол асар их болж байгаа. За тэгээд хүүхэд нь гарч ирээ дахиад те ингээл уцтай болоод тэгэл ингээл ерөөсөө л ингээд энэ ихсээд идэх. За энэ болгонд л одоо бидний дата хэрэглээ гэсэн ойлгомжтой. Өгдлийн хэрэглээ гэсэн. За дээр нь бас заа үзнэ. Тэгээ энэ үед одоо датанаас гадна хурд гэдэг зүйл одоо чухал болж ирэлнэ. За зөвхөн датанаас гадна одоо бидний интернетийн хурдны хэрэглээ ч гэсэн бас нэмэгдээд байгаа гэж ойлгож байна гэсэн үг.
За тоглоомны апдейтийг татах матах. Нөгөө нэг тоглоом улам том болоод байдаг. Улам хурж хаардаад байдаг тий. Апдейтүүд нь хүртэл улам томрол ингээл агсуулаад байдаг. Тэр болгонд л бидэрт тэр болгонд л бидэрт одоо энэ өгөгдлийн хэрэглээ ингээ өсөн нэмэгдэж байдаг. За энэ мэтлэн маш олон тийм шалтгаанаар бол энэ аюулгүй байдал, хэрэглэгчдийн тоо, өгөгдлийн хэмжээ, хурд гих мэт одоо маш олон асуудал бол Wi-Fi. Ер нь бол ингээд Wi-Fi-г улам хоцрогдуулж идэг гэсэн. Wi-Fi одоо улам л одоо тий энэ бүх интернет хэрэглээг нуруунд дээр өөрж авч байна. За одохгүй тэгээд даахгүй нураад унах байхаа энэ баг тий. За энэ маягаар явах юм бол бидний одоо хэрэглээ аюулгүй байдлыг бол энэ Wi-Fi хангаж дийлэх болно гэсэн. За яг энэ асуудлуудыг шийдэх гээд Wi-Fi 6 гэдэг технологи гарч ирсэн байгаа. Wi-Fi гэдэг. Wi-Fi. Wi-Fi гэсэн тийм. Үгүй Wi-Fi. За. Wi-Fi 6 гэдэг технологи байгаа. Одоо бол бид нар Wi-Fi 5 гэдэг технологиг илүү түгээмэл ашиглаж байгаа. Тийм одоо орчин үеийн шинэ төхөөрөмжүүд бол Wi-Fi 6 гэдэг технологи ашиглаад одоо баг шинжлэгдээд ингээ явж байгаа. Тэгээ Wi-Fi 5-аас Wi-Fi 6 бол одоо бид нар Wi-Fi гэдэг бол шаардлагатай ингээ технологийн шилжилт явагдаад байна шүү дээ, тийм. Wi-Fi 6 нь арай илүү олон хүнийг арай илүү олон Wi-Fi төхөөрөмжүүд нэгэн зэрэг орох боломжтой, интерференс нь багассан, хурд нь ихссэн, тийм. Өгөгдлийн дамжуулах одоо хэмжээ нь ихссэн гэсэн ингээл уг нь бол давуу талуудтай болж байгаа. Гэхдээ бидний хурд, бидний одоо энэ хэрэглээ, бидний хэрэгцээ улам хурдтай, тэрнээсээ илүү хурдтай ихсээд байгаа байхгүй. За тэгээд одоо Wi-Fi 7 гэдэг технологи бол одоо гарч ирж байгаа. За энэ бол бас л одоо тэр асуудлуудыг шийдэх гээд одоо ирээдүйд гарч ирэх ийм одоо технологи яригдчих байгаа. За гэхдээ Wi-Fi-ийн хамгийн том сул тал бол ер нь өөрийнхөө ашиглаж байгаа нь радио толгой. Одоо тий хан нэвтэлдэг гэдэг байгаа шүү дээ. Сул юм уу, давуу тал юм уу? Яг үнэ тий энэ ч нэрээ давуу тал болох гэдэг шүү дээ. Яг үнэ. Тэгээ энэ бол өөрийнх нь давуу талтай уг нь бол хан нэвтэлдэг тий. Одоо ганцхан төхөөрөмж гэртээ тавьжаал гэрийнхээ голд ганц төхөөрөмж аваад тавил том өрөөнд сууж нойлоо сажсан удалгын өрөөнд сажсан армор шүү дээ энэ чинь тий. За гэхдээ даанч түрүү хэлсэн одоо баахан асуудлууд бол гарч ирээд байдаг. Хан нэвтэлдэг, хоорондоо интерференслэгдэг, нөгөө нэг нууцлал аюулгүй байдал одоо бид нар хог дээр үсэрсэн. За тэгвэл шийдэл нь юусэн амархан юм шүү гэдэг. Өөр л төлөв ашиглаж илт. Ийм радио төлөв хан нэвтэлдэг радио төлөв ашиглаж байгаа хооронд өөр төлөв ашиглаж. За Wi-Fi бол одоо радио төлөв. Ер нь бол радио төлөв бол цахилгаан саранцсан төлөв шүү дээ. За өөр зөндөө олон төрлийн цахилгаан саранцсан төлөвнүүд байна. За жишээ нь одоо энэ богино төлөв гэж байна. Хит улаан гэж байна, хит ягаан гэж байна, рентген гэж байна, гамма гэж байна. Гих мэтчлэн одоо маш олон ийм зүйлүүд байгаа. За гэхдээ арайч та бид нар рентгенийг ашиглах нь хайшаа. Хортой шүү дээ одоо бид нар ч тэ сайн мэдж байгаа. За тэгвэл гамаг удаа бас тэр чинь бүр цөмийн одоо энэ цацраг гэдэг хүн тэр гэдэг. Одоо холхон байвал үлцээтэй. За эдрийг бол ашиглаж болохгүй нэ. За богино дэлгөөнийг бол 5G бол алидийн ашиглаж байгаа миллиметрийн дэлгөө гэл алидийн ашиглаад эхэлсэн. За хит улаан бол ерөөсөө энэ дулааны цэцралт гэдэг. Энэ илүү зардал амар халуун болно. Халуунаар төөнө гэсэн үг шүү дээ, тий. Халуун төөнөл дээр одоо ингэж интернетийг интернетийн зорилгоор ашиглаж болно гэж өстой бодож байгаа. Зүгээр ер нь бол болох юм байна тий. Яг болохын үед болно. Гэтэ нэг юм нээл гэсэн үг. Тий одоо нэг Wi-Fi руутерээс ингээ халуун дулаан ингээ цацраад улаасаад ингээ ээж байгаа бол тэр чинь бас амар шүү дээ, тий. За дээрээс нь тог хитэн одоо ер нь бол дими. Одоо дээрээс нь нүд мөс холчдаг гэдэг. Төвчтэй цацхын тул тий. За иймэрхүү юм. За тэгэхээр энэ хит улаан энтрийг бол яах юм бэ те. За хит ягаан бол эн чинь бүр ингээд энэ юу хор тавдрам модрор тусгана гэдэг заваараа. Майнд болж байгаа нэг одоо. Нэг тиймэрхүү юмнууд болж байгаа. За өөр юу үлдэх гэдэг асуудал. Тэ. За түрүүн одоо дурддагтаагүй хэрнээ бидний сайн мэдэх. Ер нь бол бид нар бүр өдөр тутамдаа цаг минут секунд бүр ашигладаг нэг дэлгэн байгаа. Би мэдж байгаа гэхдээ хэлэхгүй. Яг энэ бол үдэж гэрээр илэр төгсөн. Яг гэрээр иглээд илэр төгсөн гэдэг. За олон сая тэрбум жилийн тэртээс одоо гэрэл дундлал одоо амьдрал бий болсон байдаг. За тэгэхээр бол бидэрт бол нэг тийм хортой бол биш. Бид нар тэр гэрэл дунд амьдраад өссөн одоо дасцсан байна гэсэн үг шүү дээ. Олон тэрбум жилийн тэртээс шүү. Тийм. Тэгэхээр бол энэ гэрэл бол бидний аль хэдийн хэдэн тэрбум жилийн өмнөөс дасан зөгцсөн юм зүйл. За дээрэс нь хүн төрөлхтний анханаас л олон мянган жилийн тэртээс харилцаа холбоонд ашигласаар ирсэн юм зүйл. Одоо жишээлбэл одоо өдрийн цагт бол индианчууд утаат дохио ашигладаг. За энэ бол гэрлийг ашиглаж байгаа гэсэн. Шөнийн цагт европчууд одоо бамбаран дохио ашигладаг байсан гэл те. Ер нь бол ингээд ер нь сүултээ гэрлийнхээ одоо энэ урд юм нэгдэж хагддаг хөшиг тавьж байгаа морд зорзоор одоо ингэж харилцдаг юм. Ер нь бол гэрлийг бол бидний хертнээс энэ харилцаа холбоонд ашиглаж эхэлсэн юм зүйл байна. За бидний одоо те нүд бол өөртөө ийм гэрлийн долгионыг ийм гэрлийн дохио хүлээж авах антен болцдог болохоор бас их сонирхолтой. За гэрэл бол цахилгаан саранцсан долгион.
За тий маш өндөр давтамжтай. Юун Wi-Fi. Тэгээ Wi-Fi чинь бол түрүү хэлсэнчлэн одоо энэ 2.5-аас 5 ГГц давтамжтай 6-аас 12 см-ийн энэ долгионы урттай гэдээсэн шүү дээ. За тэгвэл нэг ёсондоо секундэд 2.5-аас 5 ГГц гэдэг чинь 2.5-аас 5 тэрбум удаа нэг секундэд гэж хэлбэлцдэг юм долгион байхгүй. 2.5-аас 5 тэрбум удаа хэлбэлцэн гавд одоо. Гэтэ энэ чинь Wi-Fi шүү дээ. За ийм өндөр давтамжтай гэсэн үг Wi-Fi л. За тэгвэл ийм давтамж гэрлийн урдаар явах үед энэ ч одоо юу болоод байна. За тийм наач арай их үг. Үгүй тийм ерөөсөө ийм байгаа. Тийм Wi-Fi ийм байгаа. За тэнгуүтээ ийм одоо давтамжтай долгион гэрлийн урдаар чинь цахилгаан соронзон долгион юм чинь гэрлийн урдаар яв. За гэрлийн урдаар яваад эхлэнгүүт нөгөө нэг долгионы одоо бид нар харж чаддаг гэсэн бол харж чадахгүй л дээ. Гэтэ харж чаддаг цаг хугацааг зогсоогоо ч юм уу ичидтэй нүдээр харах юм бол яг тэр долгионыг ингээд гацаагаад харах юм бол нэг 6-аас 12 см-ийн урттай ийм долгион байгаа гэсэн үг. Wi-Fi бол. Ийм өчиг юмнууд явж байгаа. Яг үнэ тийм нэг ийм долгионод явж байгаа гэсэн. Ийм. Тийм 12 одоо бүр нөгөө 300 мянган лээ 300 мянган км/сек гэж байгаа шүү дээ. Тийм амар хурдаар явж хахад энэ нөгөө нэг 2.5-аас 5 тэрбум удаа секундэд тэгж хэлбэлж байгаа зүйл чинь ийм урт долгион болдог гэсэн үг. Том алхамтай долгион болж байгаа гэсэн шүү дээ. За тэгвэл гэрэл бол 400-аас 8 терагерц давтамжтай. Юун гигагерц. Давтамж гэхээр 380-аас 750 нанометрийн долгионы урттай энэ цахилгаан соронзон долгион. Яг л адилхан цахилгаан соронзон долгион. Гэтэ давтамж нь л өөр гэсэн. Энэ цахилгаан долгионы урт нь л өөр. 400-аас 800 терагерц гэдэг нь одоо секундэд 400-аас 800 триллион буюу их ноёд удаа хэлбэлцдэг гэсэн. Юун тэр бомбоо үстэй. 400-аас 800 триллион. Ганц секунд л хэд одоо хэдэн 100 их 80 удаа ингээд хэлбэлцэж ингээд төсөөлтөө. Харин бисээ бодох гэсэн чинь ингээд дотор муухай тийм шүү дээ. Тэгин битгий бодох гэдэг тий. За ер нь бол их 80-ийн дараагийн тоо гэсэн үг шүү дээ. Их 80-ийн дараа одоо юу вэ тий? Одоо би л мэдэхгүй байна. Ямар сөрхийн тий. Одоо их 80-ийн дараа бол маш дэлгэмэл гэдэг тоо байдаг. Маш дэлгэмэл. Секундэд маш дэлгэмэл удаа хэлбэлцэнэ гэсэн үг одоо юу ч гэсэн үг. Одоо угаасаа ойтон багтахгүй юм даа. За энэ гэрэл гэдэг юм нийт хоёлаа удахгүй үргэлжлүүлээ. За ямар сонирхолтой байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулъя. Univision-ийн бүхий л үйлчлэгийг Unitel аппликейшнаас Univision компани ивент гэж хамтарч ажиллаж байгаамаа. За тэгэхээр бид нэр одоо техник технологитой харьцаж байгаа болсон хойно одоо нууц үгээ мартахаас ахуулаад тий Wi-Fi-ийнхаа нууц үгийг өөрсдөө мартна, өөрсдөө юмаа залгахаа мартсан байхаас ахуулаад ингээд их сонин явдал хүний амьдралд ер нь тохиолддог. За тэгэхээр энэ бүхэнд та бүхэн манаас заавал оператор руу залгаж одоо тий цаг заваа ингээд дуудаад байх хүртэл ингээд бас айгүй төвөгтэй байдаг байхгүй утас тий. Тэгэхээр Unitel аппликейшн руу оронгуудаа одоо нөгөө нэг хүмүүсийн одоо тулгардаг асуудлууд нь ерөнхийдөө л нэг адилхан байдаг. Тийшээ нь ороод та бүхэн шууд хэдхэн даралтаар өөрсдийнхөө ингээ асуудлыг шийдчих боломжтой. За мөн Univision-тэй холбоотой заавар зөвлөмжүүдийг IPTV-ийнхаа Univision Tips хэсгээс авах боломжтой. Зурагтаараа авч болох юм байна, утсаараа авч болох юм байна. За үүнд бол ерөөсөө одоо нөгөө сувгийн тохиргоо шалгах, интернетээ шалгах, одоо Wi-Fi нууц өгч гэдэг байдаг юм уу? Одоо бүхэл асуудлуудыг Tips дээр ингээ бичсэн байгаа. Тэгэхээр айгуу сайхан тав тухтай тий асуудлаа яг зөв тодорхойлоо харах юм бол ер нь ингээ болдгийм байлээ. Нөгөө оператор руу бид нар залгаад холбогдохоор оператор маань нөгөө Univision Tips гэдэг таны зурагтан дээр гарч байгаа юмнаас харж хэлдэг учраас тий. Тэгэхээр өөрөөсөө бас ингээ харчихвал айгуу амар стрессгүй байх болно. Тэгээд та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээллийг Univision CGM-ээс аваарай. Тэгээд бид нар ч утасынхаа аппликейшнээр ерөөсөн хараахан бас орж тест нэг заншаагүй байгаах. Тэгээд ороод нэг үзээтгэрээ тий Univision-ийнхаа үйлчлэгээ төлбөр төлөхөөс ахуулаад ингээд олон бас асуух зүйл гардаг байх. Тэгээд ийм амар боллоо. Яг үнэ. Нэрлэхгүй тий орох хэрэгтэй. Заавал асуудал гараад орох шаардлага байхгүй тий. Ер нь бол ингээ ороод бас ингээд юу вэ, сонин хачи юу вэ гэдээ харахад бол зөндөө гоё юмнууд гарч ирдэг. Тий тэр төхөөрөмж залгахаас гадна одоо тэр энэ subscriber нөө юу гэдүүлээ сабтитлийг чинь одоо ингээд японоор солонгосоор монголоор англиар энэ тэргээ солио тавьчих болно тэргээд хэлмэл сурж байхад айгу айтайхан байдаг ч юм уу. Гэгчтэй гоё юмнууд байдсан байх лээ шүү. Тэгэхээр тийшээ ороод харчихад бол тэр чинь айгу тийм мундаг технологийн мэдлэг өгөх юмнууд явж байгаа байхгүй тий. За тэгээд эндээс юмаа мэддэг болсон тий. Бусдаа гэр бүлийнхэнтэй тий. Эмээ өвдөөс наадах ингээ унтраагаал усаачаач гэдэг ч юм тий. За дүүмүүч Япон хэлээр сурах явж байгаа юм бол ууч надад анимегийн Япон дээр нь тавиад тэг Монгол сабтайтл дээр тавьчих. Түлстэй гоё гэдэг ч юм уу тий. За нэг иймэрхүү юмнууд л ингээ байчдаг. За баярлалаа. Баярлалаа. Univision-ийнхаа хамт олон амжилт хүсье. За амжилт хүсье.
За одоо хоёлаа чинь цахилгаан соронзон долгионы тухай ярьсан. Тэр дундаа маш өндөр давтамжтай хідэн одоо юу вэ чинь их найдын дараа чи маш дэлгэмэл удаа хэлбэлцдэг. Тийм байх гэж хэлэх үү тэрийг одоо тийм одоо хэлбэлцэн л гэсэн. Секундэд тийм олон удаа хөдлөхийг одоо ямар сони юм бэ? Харин айхтар хэлбэлцэн. За нэг иймэрхүү. За тийм долгион хідэн их найд одоо хідэн 100 их найд буюу их маш дэлгэмэл удаа. Энэ 1 секунд нь маш дэлгэмэл удаа ингэж хэлбэлцэхээр тэгээд тийм долгион ингээд гэрлийн уртаар ингээд явж ялаа гэж бодоход энэ нөгөө нэг долгионы урт нь маш жоохон бүр микрометрээс ч бага нанометрээр хэмжигдэх ийм зүйл болж эхэлдэг. За төсөөлөг гэх юм бол за үсээ тастаж аваад урдаа ирж байгаад хараарай. За заавал тастаач яах юм бэ? Ингээд үсээ урдаар онжолж байгааг харчихгүй. За тэгээд тэр үснийхээ ингээ өргөнийг гэдэг 10 хуваач ингэж бод. Өргөн байгаа шүү дээ. Өргөнөөр нь 10 хуваач ингэж бод. Тэгчээ бүр төсөөлөгдөхгүй нүдэнд харагдахгүй жижиг юм бол. За тийм. Тий. За тэгвэл тэр чинь ерөөсөө цусны улаан усны дайтай юм болж ингэсэн. Цусны улаан усыг бол бид нар харахгүй байхгүй. За тэгвэл тэрийгэ дахиад 10 хуваач ингэ төсөөл. За тэгжээж одоо бид нар долгионы уртыг одоо харна гэсэн. За тэгэхээр тийм нарийнхан зүйл. Юу тэр үссэн тэрээстэй бүтэхгүй жижигэн зүйл гэсэн. За тийм одоо хэдэн зуун нанометр зүйл байдаг бахнаа долгионы урт. За ийм долгион яг ямар ичидтэй вэ гэвэл хан нэвтэлж чаддгүй. Тийм жижигхэн байж. Тий. За одоо ич идэх юм ч одоо ааш юм бас та тийм. Ямар мундаг юм. За угаасаа бид нар угаасаа л бүгдээрээ л мэдж байгаа шүү дээ. Гэрэл хан нэвтэлтгүй гэдгийг бол одоо тийм хүн амьтнаар заалгаад байх шаардлага байхгүй. За уг нь бол сул талтай энэ бол тий. Одоо Wi-Fi хажууд бол тэр радио долгионуудын хажууд бол чи сул тал юм байна. За гэхдээ түрүүний хэлсэн энэ нууцлал аюулгүй байдлын хувьд бол маш том давуу тал болдог. Нэг өсөндөө одоо энэ харилцаа холбооны хувьд бол одоо хан нэвтэлж чаддгүй гэдгийн сул талаа маш том одоо энэ нууцлал аюулгүй байдлын хувийн одоо хувийн мэдээллийн давуу тал болоод ашиглаж байна гэсэн гэрэл. За тэгэхээр сул талаа давуу тал болж байна. Чагнаа бол утсан дээр нь миний Wi-Fi орж ирэхгүй мэн тий. Юу орж ирэх тий. Юу орж ирэхгүй шүү дээ. Хан нэвтэлгүй юм чинь. За түрүүнд дурдсан одоо Wi-Fi-ийн бүх сул талуудыг гэрэл бол бүрэн өгч чадна. За ингэж одоо гэрлийг одоо гэр доторх интернет ашиглах энэ явдлыг бол Li-Fi гэдэг. Гэрэл асаадах юм биш үү? Li-Fi. Яг үнэ гэрэл асна. За одоо ястаа гоё. Наач айгу хачин юм биш үү? Одоо гоё айгу гоё. За хан нэвтэлгүй юм чинь угаасаа нууцлын хувьд бол маш том давуу тал болж байгаа нь ойлгомжтой. Wi-Fi-ийн хувьд бол одоо бид нар чинь шилэн байшин дотор бол амьдраад байна гэсэн үг. Ер нь бол ийм шилэн оргон дотор амьдарч байгаа нь аквариум доторх загас байгаа шүү дээ. Ямар одоо тий. Альсгүй бол одоо энэ шилэн оргон зоопаркинг одоо тэр тий үзүүлэн шиг л амьдарч байна гэсэн үг шүү дээ. Шагнагийн хувьд бол бид нар. За тэгэхээр ерөөсөө айгүй муухай санагдаж байгаа юм чинь. Би 0 ороход хан маань шилэн байна гэхээр шилэн 0 дээр суудсан. Одоо тэг миний очногыг одоо нэг чагнаа хараа сууж яах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо 0 руугаа ч орж чадахгүй шүү дээ одоо бид. За тэгэхээр энэ Li-Fi ашиглаж болтгихгүй байх нэ их сайхан зүйл. За дээрэс нь одоо энэ маш өндөр давтамжтай болохоор хурдны хувьд ярих юм байхгүй. Угаасаа ойлгомжтой. Одоогийн энэ Wi-Fi-д 1 гигабит секунд хүрэхгүй хурцтай байгаа Wi-Fi бол одоогийн бидний ашиглаж байгаа. За харин Wi-Fi 6 гэдэг одоо шинэ технологи нь болохоор 10 гигабайт секунд хурдалж чадна гэдэг. Яг энэ чинь бүр дээд хурдан шүү дээ тий. 10 гигабайт секунд хүртэл хурдалж чадна. За энэ 7 Wi-Fi 7 гэдэг нь болохоор бүр яг бүр 50 гигабайт хүртэл хурдалж чадна гэдэг. Гэтэ энэ чинь яг 50 гигабайт хурдаар явна гэсэн үг шүү дээ. Зөв тэгж чадна. Одоо онлын хувьд бол тэгж чадна. За тэгвэл энэ гэрлийг ашиглах нь бид нар онлын хувьд 200 гигабайт хүртэл секунд хурдад хүрч чадна. Маш өндөр урд. Өмнөх нь хэд гэдэлээ? 7 мөлөг. Тэгээ дээдл нь одоо Wi-Fi 7 нь одоо гараагүйга технологи шүү дээ. Тэр нь одоо дээдл нь 50 гигабайт гэдэг. Тэгвэл нь 200 гигабайт хүртэл онлын хувьд. Одоогийн байдлаар лабораторийн Li-Fi гэдэг технологи 100 гигабайт секунд хурдыг бол гаргаад ирсэн байж байгаа. За иймэрхүү хурдан зүйл. Маш хурдан ийм интернет гэсэн. За өөр нэг давуу тал нь ерөөсөө энэ хоорондоо интерференслэгдэхгүй. Тэгээ бид нар одоо Wi-Fi-ийн долгион ер нь бол Wi-Fi-ийн долгион Wi-Fi гэдэг бол ерөөсөө энэ тэр радио долгионыхоо фазыг ашигладаг. Энэ дээшээ доошоо болж байгааг нь ашигладаг гэсэн. За тэгвэл энэ тэр дээшээ доошоо болоод байгаас нь болоод энэ интерференс гэдэг зүйл үүсээд байгаа байхгүй юу? Нэг дээшээ болж байгаа, нэг доошоо болж байгаа усталцаад тий. Ингээд интерференс болоод байгаа. Унтралт бий болоод байгаа, сохор усуд бий болоод байгаа. За тэгвэл бидний Li-Fi-ийн хувьд бол гэрлийг ашиглах юм бол энэ фазыг нь биш, энэ гэрлийн тод бүдгийн буюу амплитуд гэдэг юм ашиглана. За тэгэхээр ер нь бол гэрлийг ингээ асааж унтраагаад ингэнэ гэсэн үг.
Тэгэхээр л гэрлүүд бол хоорондоо мөргөлдөхгүй, интерференслэгдэхгүй ингээ бид нар сохор бүс үүсэхгүй гэсэн. За ийм мундаг даваа талтай бол. За тэгэхээр түрүүний Wi-Fi-ийн үүсгээд байгаа энэ баахан эргэн тойрны айлууд чинь Wi-Fi ясаачингууд хоорондоо ингээд усталцаад интерференслэгдээд алга болоод байгаа үзэгдэл чинь байхгүй болчихж байгаа. За тий үнэхээр гайхалтай зүйл энэ бол тий. За тэгээд дээрэс нь шин Wi-Fi ч зөвхөн нэг тийшээ л одоо чиглүүлж одоо ер нь бол хоорондоо ер нь бол ингээд ганцхан тийшээ ингээд чиглүүлээд ингээд асаачна гэсэн. Тэгэхээр хоорондоо л интерференстэй угаас орохгүй. Wi-Fi ч бол ингээд унтраатайгаа уучраас интерференст орохгүй байгаа юм байна тий. Тэгээ бас дээрэс нь тий асчунтраад байгаа болохоор нэгт хоёр болохоор ингээд нөгөө зөвхөн нэг тийш ингээд чиглүүлээд явчихгүй. Одоо ингээд дээрэс нь зөвхөн доошоо шалруугаал чиглэн гэсэн. Тэгэхээр одоо дунтлагын өрөөний 0 дугаа энэ гэрлүүттэй интерференс орохгүй. Одоо нөгөө нэг хоорондоо булаацлахгүй угаасаа мөргөлдөхгүй л гэсэн үг л дээ. За нэг иймэрхүү юм болж байгаа. За энэ сүлдрэ аягүй гоё юм бол. За ингээд ер нь бол хан нэвтлэхгүй гэдэг давуу тал нь нэмэгдээд ер нь бол маш олон одоо юм хэрэглэгч бага орон зайд бие биедээ саадуулахгүйгээр өндөр хурцтай интернетийг ашиглах боломжийг Wi-Fi ангаж өгч байна. За ингээд Wi-Fi-ийн одоо санаа зовоогоод бүх асуудлыг бид нар шийдэж байна гэсэн. За хамгийн гайхалтай нь тий зүгээр л одоо энэ өрөөний гэрэлтүүлэг шиг харагдана угаасаа. Бидний нүдэнд харагдана. Чи гэрэл юм чинь харагдана гэсэн. Өрөөний гэрэлтүүлэг шиг харагдана. За гэхдээ харагдана ч гэжтэй одоо угаасаа өрөөний л гэрэлтүүлгээ одоо бид нар Wi-Fi болгож ашиглаад байна. Одоо Wi-Fi биш, Li-Fi болгож интернет болгож ашиглаад байна гэсэн үг шүү дээ, тий. Өрөөнийхөө гэрлийг ашиглаад интернет дамжуулж чайл гэсэн үг. За нэг иймэрхүү юм болоод байгаа. За инхээр одоо манай үзэгчдийн толгойд нэг асуулт гарч ирж байгаа байна. Өрөөний гэрэл анивчаад байгаа лайтай юм биш үү гэж. Тийм ээ. Үнэхээр гайхалтай асуулт байна. За гэхдээ одоо энэ ерөөсөө тийм лай болохгүй л дээ. Ер нь бол давтамж нь бол хүний нүдэнд анзаарахгүй маш хурдан болохоор ер нь бол бид нар бол тэр ерөөсөө анзаарахгүй. Тэ гэр орон одоо ер нь бол орчноо гэрэлтүүлэнгээ одоо маш өндөр хурдны аюулгүй интернет толбогдож байна гэж тэ нэгсэндээ нэг сумаар хоёр тулаа бууж чинь гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр үнэхээр гайхалтай. За анивчж байгаа дээр нь бас нэг гоё юм байна. Нас чунтраад байгаа юм чинь одоо унтрах үед нь бол тог гөөхгүй гэсэн үг шүү дээ. Тийм байна. За тогны зардал юм нэгднэ гэж ойлгож байна. Ер нь LED гэдэг гэрэл хийдэг байгаа шүү дээ. Тийм LED гэдэг гэрэл ашигладаг. LED бол маш хурдан асч унтарч чаддаг ийм одоо зүйл байна. За ингэж чаддаг болохоор ер нь бол өгөгдөл дамжуулахаас гадна энэ тог зарцуулалтад хүртлийн LED гэрлийг ашигладаг. За чинь одоо годамжны гэрлэнд ашигладаг. За годамжны гэрлэнд бол ингээд ер нь бол ингээд 50% унтраагаад 50% асаагаад ингээд маш хурдан ингээд асаагаад унтраагаад ингээд явчихдаг. За тэнгууд хүний нүдэнд тэр анзаарахгүй маш өндөр юм хурцтай татамжтайгаар асааж унтраахаар хүний нүдрийг нэгт анзаарахгүй хоёрт одоо ер нь бол секундэд хэдэн мянган удаа асааж унтраа гэдэг. Тэгэхээр ч одоо бидний нүд яаж харах вэ те. За тэгвэл ерөөсөө энэ тал хувьд нь унтраад тал хувьд нь асахаар тогны зардал чинь тал хувь нь багасч байгаа гэсэн үг. Гоё гоос те. За хамгийн гоё юм нэ шүү дээ те. Инглигээд гэрэл нь бүдгэрдгүү. За энэ бол хамгийн гоёсэн. Яагаад зүгээр одоо те тогоо тал хувь ингээ бууруулчихлахгүй. Тэгэх юм бол ингээ миний бас тогны зардал 2 дахин багассан шүү дээ. Гэхдээ бүдгхэн болчих. 2 дахин бүдгхэн болчих. Хэрвээ би маш хурдан секунд хэдэн мянган удаа асаагаад унтраачих юм бол бидний нүд тэр одоо ингээд энгийн байгаа гэрэл асааж унтраахгүй байгаа гэрэл асааж унтрааж байгаа гэрэл хоёрын яг тод бүдгийг ялахгүй. Яг адилхан гэрэлтүүл бий болно. Тэгсэр нэ тогны зардал нь 50% багасч. Ийм гайхалтай зүйл байдаг байхгүй гэрлийг хурдан унтрааж асаахаар. За гэтээ одоо зарим годамжийн гэрэл ингээд анивчээд штэ тэ нүдэнд харагдав. Тэр бол одоо эвдэрсэн гэсэн. За яг хөө тэгэхэр ч бас нэг хэмнэгжил байгаа л та. Гэхдээ энэ нөгөө нэг аим шиг кино шиг байлаар штэ тэр л. Лээд ухаар өөр байт юм байна. За нэг асуулт байна. Гэрэл одоо тий миний утасны зүгт одоо өөрөөр хэлбэл энэ өрөөг гэрэлтүүлж байгаа тохиолдолд одоо би Li-Fi-тай юм байна. Тэгэхээр харанхууд бол одоо уцаа ашиглаж болохгүй байна тий. Яста үнэхээр гоё асуулт байна. За энэ асуудлыг бол шийдэж болдог. Ягаад тэгэхээр яаж гэхээр бидний нүдний харж чадхааргүй хэмжээнд хүртэл бууруулчихна гэрлээ. За тэгээд одоо бидний унтж явахдаа ч гэсэн одоо миний утас хажуутал нөгөө нэг миний орны хажууд байгаа нэг гэрлийн доор ингээд тавьчихна гэсэн үг шүү дээ. Тэгээд бидний нүдэнд харагдахгүй гэрлээр одоо гэрлийн мэдэрч чадах болохоор тэрүүгээр интернет авчихна гэсэн үг. Гайхалтай. Тэгэл тэр шүү дээ. Тэгэл тэр тий. За нэг иймэрхүү юм болж байгаа. За ер нь бол энэ тог хэмдэг энэ асааж унтраагаад тог хэмдэг ер нь энгийн одоо бидний дээр үеийн улаастыг энэ лампнууд шүү дээ. Шар. Тэрийг бол зүгээр хэдэн удаа бид нар гараараа ингээд тас гэж хатсан шүү дээ. Тэгэхээр бол угаасаа болохгүй. Тэгэхээр LED гэдэг гэрэл бол одоо энэ нэгэсэндээ энэ Li-Fi гэдэг зүйлийг одоо боломжтой болгож ин гэсэн. Энэ хурдан асч унтраа тог хэмдэг зүйлийг боломжтой болгож ин гэсэн. LED гэрлийн хамгийн том давуу тал бол маш хурдан хугацаанд ингэж асч унтрч чаддаг юм зүйл байна. За тэгэхээр бол улаастик
гэрлийн үед бол LED гэрэл гарч ирэхээс өмнө бол бидэрт ийм боломж бол ярих төсөөлөх мөрөөдөгч зүйл биш байсан гэсэн. За сүүлийн үед бол бүх утаснууд бол энийг ашиглаж байгаа. Энэ гэхдээ Li-Fi-г нь биш шүү. Энэ тог хэмжээг нь бүхэд бол LED дэлгэцтэй утаснууд бол нэг дэлгэцэж юм секунд хэдэн мянган удаа асаагаад унтраачдаг. Тэгээ бидний нүд харахгүй. Тэгээ батарейн хэмжээ. Батарей чинь 50% нэг чинь гайхалтай байгааз. За одоо ч л энэ iPhone 12-оос дээш утаснууд бол бүгдээрээ энэ функцийг нь асаацсан. Тэгээд ингээд бүгд тог мог нь бага болоод ингээд бүр батарейн дуусаад эхлэх юм бол бүр одоо бага давтамжаар ингээд асаачин. Одоо бидэрт бол бүдгэрж байгаа нь юусаа мэддэхгүй. А гэхдээ зарим хүмүүст бол ингээд нүдэнд нь анзарахдаггүй ч гэсэн ингээд толгойн өвдөд нүд ингээд ядраад ингээд иймэрхүү юм яриад идэм байлээ. За нэг иймэрхүү юм байдаг. За энэ ч яах вэ? За Li-Fi дээр өөр бас нэг гардаг асуудал нь болохоор унтлахын өрөөндөө тэр түрүүний асуудал ч юм байна шүү дээ тийм бүдгэрдэг. Одоо нэг унтаж чадахгүй юм шүү. Нэг бол би интернетгүй болох юм, нэг бол унтаж чадахгүй юм байна гэдэг асуудлаар тэрүүнийхээ чинь ингээд цагаан бүдгэрүүлээ шийдэж байна. За технологийн хувьд ер нь Wi-Fi-аас ч илүү ойр санагдана гэж бодож байна. Яагаад тэгэхээр ерөөсөө мангар энгийн заяа. Харилцаа холбоонд ер нь бол энэ дохио үүсгэж болон энэ дохиог хүлээн авах гэсэн хоёр зүйл хэрэг болдгоо. За тэгвэл Li-Fi-ийн хувьд бол энэ гэрэл байх болчихно. Нөгөө одоо дохио үүсгэж нь зүгээр гэрэл байна гэсэн үг шүү дээ. Одоо нэгэсэндээ бидний мэддэг ба шүү дээ. Тийм зажигалкны гэрэл чинь LED шүү дээ. Тийм LED гэрэл байхад болчихно гэсэн. За хаан чамаагүй бидний гэрээр дүрэн байна. Гар утасны дэлгэц одоо юу гэдэг бүрэнтэй жалкын үхсэн төртөл ингээд LED гэрэл байж байна. За хүлээн авах чинь юу байж болно гэж бодож байна. За энэ бол нарны автан буюу solar panel. Solar panel ч одоо ерөөсөө л одоо тий юу л гэсэн үг шүү дээ. Одоо энэ гэрэл мэдрэгч гэсэн үг. За нэгэсэндээ энэ саяны энэ гэрлэр үүсгэсэн радио долгионыг хүлээн авахч нь бол solar panel явах бол. За тэгэхээр бидэрт нэг муу зажигалк одоо энэ тий хүн болгоны гармонд явж идэг энэ зажигалк. За нөгөө талд нь болохоор нэг юм малчин болгоны гэрийн үүдэнд байж идэг энэ нарны автан хоёр бол бахад бидэрт ингээд Li-Fi гарт ороод ирж байгаа. Ийм амархан ерөөс. Энэ л үнэхээр гайхалтай. Нэрээ юм уу? Тэгээ интернет болж байгаа юм уу? Тийм, тэгэл ингээл Li-Fi. Бүүм. Одоо тий надад тий асаагур байна. Надад одоо энэ solar panel ингээл Li-Fi. За нэг панел руу тусгаад яг үнэ тий. Хасаагийн хэслийг турших гэдэг онгоо олох үү? Тий, нэг тийм. За хамгийн гол нь LED байх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ түрүү хэлсэнчлэн тий. Нэг энгийн гэрэл байж болохгүй гэдэг. LED гэж чинь бол юу гэхээр диод байхгүй. Ер нь бол диоднууд л хэрэг болж байгаа гэсэн. Гэрэл гаргадаг диод буюу light emitting diode гэдэг байгаа нь LED гэдэг чинь болохоор тий. Энгийн гэрлийн одоо хамгийн энэ LED гэрлийн хамгийн том онцлог бол ерөөсөө энэ маш хурдаас ч унтарч чаддаг гэдэг төрүүлсэн тий. Микросекунд байдах наносекунд дотор асаад унтарч чаддаг. Асангуудаа унтарч чадна. За энгийн гэрэл байсан бол одоо улаастик гэрэл байсан бол чинь асаагаад унтраах гэхээр тэр чинь нэг улаас шасж байгаа юм чи асах гэж нэг юм болно. Дараа нь ингээ тогийн салгацсан чисэн унтрах гэж ингээ тэр чинь ингээл хөржиж унтрах штэ тий. Тих гэж боо юм болно гэсэн. За тэгэхээр дээрээс нь шатчихин гэдэг. За тэгвэл энэ юусоо энэ LED гэрэл гэдэг бол тий энэ тэр юусоо ингээ нэг дор ингээ маш хурдан унтарч асч чаддаг. Унтраад шууд асаад шууд унтарч чаддаг хэрнээ тэрийг секунд одоо хичнээн тэрбум удаа ингэж хийж чаддаг. Ийм одоо гэрэл байна гэж ойлгож байна гэсэн. За тэгэхээр ерөөсөө LED байх хэрэгтэй. За нөгөө талд нарны автан гэдэг байгаа. Энэ чинь бас л адилхан диод. Түрүүний LED гэдэгтэй адилхан диод. Фотодиод гэдэг. Фотодиод гэдэг. За LED бол гэрэл гаргадаг. Одоо диод бол одоо энэ нарны автан гэдэг бол гэрэл мэдэрдэг диод гэж ойлгож байна гэсэн үг. За тий хоёулаа л адилхан диоднууд л гэсэн үг. Тэгэхээр хоёр диод ер нь бол диод байх хэрэгтэй гэдээ ойлгочихлоо болно гэсэн. За энэ дээр айгуу гоё юм байдаг бас. За энэ фотодиод гэдэг ер нь бол фотодиод гэдэг нарны автан биш үү тий. Нарны автан дээр гэрэл тусгаар тог гаргаад байгаа. За эсрэгээрээ тог нь залгах юм бол гэрэл гаргадаг. За тий одоо малчны энэ нарны автанг бол бид нар ингээд тог нь залгаад за үзээрэй. Тэгээ үзүүл гэдэг тэр чинь гэрэл гаргасан. Гэтэ бидний нүдэнд харагддаг гэрэл. Чин гэрэлдэхгүй ш судлаа яриатай гэж магадгүй. Нэг бол туйлын буруу залгасан байгаа. Үгүй бол эн чинь угаасаа нүдэнд харагдахгүй гэрэл гаргаж байгаа байхгүй. Хит улаан гэдэг гэрэл гаргаж байгаа. За хит улаан гэдэг гэрэл бол юу гэхээр өөр нэг талаас нь эхлэх юм бол энэ бол дулааны цэцрал буюу дулаантай бүх зүйлээс хит улаан туяа гарч идэг. Одоо нэгэсэндээ надаас гарч байгаа, урнаагаас гарч байгаа, үзэгчдээс бас гарч байгаа. Бид нар бол өөрсдөө хит улаан туяаныг лампнууд байхгүй гасж байгаа хит улаан туяагаар ингэ харах юм бол. За тэгвэл хит улаан туяа мэдэрдэг камер гэж үүдэг. Энгийн камер шиг гэрнэ ингээ харахаар ингээд хит улаан туяануудыг л хардаг. Нэгэсэндээ тэр бол дулааны камер гэж байна. Термал камер гэж байна. Халуун, тийм халууныг үздэг ийм камер гэсэн. За тэгэхээр ерөөсөө тийм одоо камераар ингээ харах юм бол тэр нөгөө нэг юу чинь
solar panel нарны автомч ингээ гэрэлтэж байгаа тогийн залгагаар. Нөгөө талд нь шүү дээ бас диод гэдэг LED гэдэг байгаа шүү дээ. Одоо бидний нөө зажаалгын бүксэнд байдаг энгийн гэрэл. За энэ гэрэл чинь бас дээрээс нь тог одоо гэрэл тусах тог гаргадаг. Solar panel шиг одоо ийм нарны автомч шиг гэсэн үг. Гэрэл тусахаар тог гаргах юм уу? Тийм. Тэгэхээр аль нь одоо LED гэрэл бол дээр нь гэрэл уунал тогийн залгахаар гэрэл гаргадаг гэсэн дээр нь гэрэл тусахаар тог гаргана. Solar panel бас адилхан диод. Гэхдээ дээр нь гэрэл тусахаар тог гаргадаг гэсэн тогн залгачаар бас гэрэл гаргадаг. За тэгэхээр энэ хоёрыг өөдөөс нь харуулад авчихаар энэ юу болдог вэ гэхээр энэ бол харилцаа холбооны салбарт энэ цацангуудаа эргүүлээ хүлээж авдаг ийм нэгэн зэрэг хийдэг төхөөрөмж бол трансивер гэж нэрлэдэг байхгүй. Өөртөө цацаад нэгэн зэрэг хүлээж авч чаддаг ийм хоёр төхөөрөмж гэсэн. Зүгээр ингийн хоёр зажиалгын бүкс байсан ч болно гэсэн. Ер нь бол тэр хоёр LED гэрэл байсан ч болно, хоёр solar panel байсан ч ер нь болох гэдэг шүү дээ. Энэ ийм гайхалтай төхөөрөмж байна. За ийм зүйлээр л одоо бид нар бол одоо энэ Li-Fi-ыг хийж чаднаа гэж ойлгож байна. За тэгэхээр ийм гайхалтай ийм энгийн одоо ийм гарын дорх галтгооны материалуудаар энэ Li-Fi-ыг бол бид нар хийчих болох нэ. Ийм гайхалтай. За дээрэс нь шин бас нэг гоё юм байна. Одоо бид нар малчны одоо энэ solar panel-ыг нэг одоо тэнд нөө уцаа залгаад орчлоо гэж хэлдэг л дээ. Тэгээд тэнд уулан дээрээс тийшээ гарна лазер утасхыг гэж үтэй. Харанхуй шин орч юм уу те. Лазер утасхад миний утас сэнгэлэгдэнэ. Нэгсэнд одоо бид тэр уулын ороо дээрээс тэр малчны гэрлүү энэ Wi-Fi одоо wireless те тог дамжуулж чинь гэсэн. Утасгүйгээр тог дамжуулж чинь гэсэн. Ингэж тог дамжуулж болоод байгаа. За тэгвэл бид тэр лазераа маш хурдан асгаж унтраагаад юм Morse кодоор ч юм уу те интернетийн юм дата өгөгдөл одоо нэг нэг гэдэг юм өгөл явуулчлаа гэж дээ. Тоон өгөл явуулчлаа гэж дээ. Тэгвэл тэр чинь бас утас цэнгэлэгдэнгээ хүлээж авч чадна. Нэгэсэндээ бид тэр тогийг биш те тогийг утасгүйгээр явуулангаа утасгүйгээр дамжуулангаа цуг интернет дамжуулж чинь гэсэн. Хөөнаачаар галзуу энэ үнэхээр mind blowing тий. За тэгэхээр ерөөсөө энэ бол зүгээр амар энгийн хэрнээ маш futuristic тий. Маш дээр үе хэрнээ маш ирээдүйн ийм зүйл яваад байгаа байхгүй. За тэгэхээр ерөөсөө ийм гайхалтай технологи байгаа дах нэ. За нисэх онгоцон дотор Wi-Fi болон Li-Fi технологийн ялгаа бол маш их мэдрэгдэг. Энэ ер нь Li-Fi дээр бол нисэх онгоцыг бол одоо маш өргөн одоо ингэж жишээ болгож авдаг. Нисэх онгоц бол ер нь баг дууны урдаар нисэж байгаа тийм металл хоолой гэдээ ойлгочих болно. Тэ битүү металл хоолой гэсэн үг тэ. Иймэрхүү одоо битүү металл хоолойг бол бид нар энэ Faraday-ийн тор гэж бас Faraday's cage гэж нэрлэдэг. За энэ ямар Faraday-ийн тор гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо нэг муугаар сайныг гаргахгүй мууг оруулахгүй гэдэг шиг гадна талаас радио долгионы дотгошоо оруулах нэвтрүүлэхгүй дотор талаас радио долгионы гадшаа гаргахгүй ийм одоо юу гэдэг тусгаарлагч болчихсон гэсэн. За ийм торон дотор нөгөө нэг Wi-Fi долгион чи яадаг вэ гэхээр яг ийм торонд ашигдсан одоо Faraday-ийн торонд ашигдсан шоу шиг юм бол гэсэн. Нөгөө нэг дотор нь ингээд цацаа ичнэ Wi-Fi ичнэ түүч ингээд дотор нь дүг ойгоол нэг шоул ингээд өрөөнд дотор орж ичэл тан гэж яваад идэж гарч чадахгүй гарах нөхөө олохгүй гээд яваад идэгтэй адилхан юм болоод гэсэн. Тэгээд араараас ингээд баахан Wi-Fi гаргаалах юм бол тэр чинь хоорондоо ингээд шоунууд ингээд тэр дотор чинь хоорондоо интерференслэгдээд лай болдог байхгүй. За тэгээд энэ Wi-Fi онгоцон дээр юу хийж яваа гэдэг асуудал гарч ирж байна. Энэ airplane мод дээр нь 50-аараа нислэгийн мод дээр нь гарын дээр нь 50-аараа гэдэг. За тэгвэл сүүлийн үед анзаарсан бол зарим онгоцонд бол ингээд Wi-Fi хасаагаад интернетээр боломжтой болсон байна. За би бол тийм интернет дотор бол орж үзээгүй л дээ. Гэхдээ зарим онгоцууд одоо манай Мятын онгоцууд ч юм уу те нөгөө нэг юугаар явцсан байгаа. Одоо ингээд Wi-Fi-аар ороод ийм кино мино үздэг те онгоцон дотор явж интернетгүй нэг кино мино үзэж болдог нислэгийнхаа мэдээллийг харж болдог ийм хөрхөн болцсон байна. За тэгэхээр ерөөсөө энэ яаж ажиллаад байгаа юм бэ гэхээр эн чинь airplane мод дээр нь тавьчихж байгаа. Эн чинь нөгөө нэг гар утасны нөгөө сүлжээг яагаад airplane мод дээр нь тавих хэрэгтэй гэдэг вэ гэхээр тэндээс чинь ингээд юм долгион гарч байгаа. За тэр долгион чинь ингээд нөгөө нэг интерференс гэдэг ачийн юм ижүүлсгээд нөгөө нэг Faraday-ийн торон дотор ч ойрогдоод тэр онгоцоор дүрэн юм юу болгоо ичдэг байхгүй юу? Радио долгионы одоо бохирдол үүсгдэг гэсэн үг. За тэгвэл тэр бохирдолч аваачаад нөгөө нэг бидний унж яваа онгоцны харилцаа холбоотой интерференслэгдээд энэ ч одоо бидний аюулгүй байдалтай яригдах гэдэг нь шүү дээ. Хамгийн амар нь шүү дээ. Ийм битүү орчин дотор орчхороо гар утас яадаг вөхтөр илүү хүчтэй ингэж долгионцсон. Нэгэсэндээ нөгөө нэг антенна хаях гад илүү хүчтэй долгионцсон. Бүр ингэ болох юм болгодог байхгүй. Тэр үед тэр заавал airplane мод дээр нь тавих хэрэгтэй байдаг. Гэхдээ airplane мод дээр нь тавьсан үед бид нар Wi-Fi ясааж болдог. За Wi-Fi ясаагаад бид нар нөгөө нэг онгоцны Wi-Fi системлээ холбогдоод нэг бол газарт байгаа интернеттэй антеннаар холбогдно. Үгүй бол бид нар одоо нөгөө нэг контентуудыг үзэх боломжтой. Нөгөө нийслэлийн мэдээлэл харах боломжтой. Ийм зүйл бол.
Гэтэл яг энэ шалтгаанаар нөгөө Wi-Fi жоорондоо интерференслэгдээд нөгөө нэг Faraday-ийн торон дотор ч хоригдоод ингээд хүмүүс бол би энд орж яхад хажуу талын судалт сууж байгаа орж чадахгүй ч юм уу те. Ингээ орж гараад тасалтаад ингээ лай болдог байхгүй. Энэ асуудлыг шийдэх гэдэг угаасаа онгоцны энэ энэ хөгжүүлэлтийг хийдэг энэ инженерүүд бол бүр ингээ өстэй толгой зулгаадаг. За тэгвэл энэний хамгийн гой шийдэл Wi-Fi. За Wi-Fi яг хөө тэр хүн болгоны суудлын дээр чинь гэрэлнүүд байгаа шүү дээ. Тэр гэрэл болгон чинь нэг юм юунууд болчих гэсэн үг. Одоо Wi-Fi үүсгэрүүд болчихно гэсэн. Тэгэл би уцаа тэр гэрлийн дор барихад л маш өндөр хурдтай интернет ямар ч хацалтгүй орно шууд. За дээрэс нь чинь ийм одоо нэг гурвалжин хэлбэртэй ингээд доошо шалруулцаж байгаа шүү дээ. Одоо нэг конус хэлбэртэйгээр энийг бол одоо ингээд ийм конус хэлбэрийн одоо нэгэсэндээ миний хувийн интернетийн орон зай бий болчих гэсэн. Тэрнлээ бол хүмүүс ингээ орж ирд одоо ингээ те миний хажуудаагаар чигж л орж ирдэг юм бол одоо л миний хувийн орон зай. Тэгэд хоорондоо интерференслэгдэхгүй тэгээ маш хурдан ийм орон зай бий болчдөг. Тэр Wi-Fi ч айгүй төвөгтэй. Хичнээн мундаг ингээд оновчлоод ингээд за ингээд энэ долгион ингэж яваад акустик гэдэг шиг ингээд тохируулсан байсан чинь тэнд нэг хүн одоо 0 орохгоо босоо явхад л надад интернет орох болчихно. Чи аймар төвөгтэй юм баггүй. Хэрэг онгоцон доторх Wi-Fi гэдэг зүйлийг Wi-Fi үнэхээр гайхалтай ингэж хийднэ гэсэн. Энийг өрн дандаа гайхдаг байсан. Онгоцон дотор яагаад Wi-Fi хийж болохгүй юм бол нэг шалтгаан байх хэрэгтэй юм байна. Тэгээ антеннаас холдчихдаг юм уу? Хоёрдугаар нөгөө нэг янз бүрийн микрофон яг хаана харж байсан санахгүй байна. Нөгөө Wi-Fi тэмдэглэлтэй онгоцууд байгаа донгот би гайхаад зарим нь болоод шүү дээ. Яаж шийдсэн бол яагаад бүгдээрээ тэгвэл шийдэж чаддаг юм бах та одоо мят ч юм уу гэж ер нь их боддог байсан. Тэг шийдсэн байгаа. Тэгэхээр Wi-Fi-г за одоо ашиглаж байгаа юм байна. Wi-Fi одоо нэх ашиглаж байгаа юм болоо байхгүй нэрээдүүд ашиглагдана. За энэний талаар гэлс ярьчаа тэгээд ер нь дуусгая. За ер нь бол энэ мэтлэн одоо энэ Wi-Fi-г бол маш олон одоо онгоцноос гадна юмнууд ашиглаж болно. За жишээлбэл энэ хотын гудамжнууд байна. За хотын гудамжинд байгаа бүх гэрлүүдийг хотын гудамжны гэрэлтүүлүүдийг Wi-Fi рутер болгоо ашиглаж болно. Тэр л те гудамжаар алхаж явах та те хурдан интернет орчиж болно гэсэн үг шүү дээ. За өөр одоо жишээлбэл яа маш өндөр хурдны юм одоо манай хот ч юм бол юм шилэн кабелийн сүлжээ ингээл явж байгаа маш өндөр хурдны юм интернет ороод ирдэг бидний босгон дээр авчираад гэр оронд оруулаад өгдөг. Гэтэл бид нар гэр орон дотор авч нэг Wi-Fi рутер тавиал ингээ хамаг хурдыг унахчихж байгаа байхгүй. Айгуу удаан болгоод нэг юм лонхны үзүү шилэн болгочих юм гэсэн. За нэг иймэрхүү байдлаар бол бид нар одоо тэ Wi-Fi-г муу ашиглаж байгаа бол Wi-Fi-г тавиад бид нар тэр шилэн хурдны интернетийг бүрэн мэдрэх боломжтой гэр дотроо гих хэмэтчлэн. За энэ эмнэлгийн салбарт байдаг одоо яриад үл зөндөл юмнууд байна л та тэр эмнэлгийн яриха болиё. За тэгээ иймэрхүү юмнууд байна. Гэтэ яагаад одоо хүртэл бид нар одоо тэ энэ ашиглахгүй байгаа гэж бодож байгаа бол маш зөв бодож байна. Тэр уурнаа хэлсэн тэ. За тийм л одоо сөрхий супер юм бол LED-ийн одоо бидний гэрд офис дотор ороод ирсэн бидний гудамжинд те энэ эмнэлгүүдэд нисэн гоцоор дүүрэн болсон байх хэрэгтэй үстэй. Тэгээ яагаад одоо хүртэл тагчиг байгаад байгаа тэрийг одоо би одоо яагаад одоо хүртэл харах байтгаа ганц ч удаа сонсоогүй байгаа ингээд иймэрхүү асуултууд орж ирж байгаа бах. За энд бол хэд хэдэн шалтгаан дурдж болно. За мэдээж энэ бол цоо шин технологи 2011 онд одоо анх тэ нэр нь гарч ирсэн Harald Haas гэдэг нэртэй герман инженер YouTube дээр TED Talk одоо YouTube-ийн бичлэг байж байгаа. За TED Talk-ийн бичлэгтэй. За тэрэн дээр бол ихтгэл тавьснаар одоо хамгийн анх Wi-Fi гэдэг үг болгон гэж орж ирсэн. Энэ гэрлийг интернет ашиглаж болох юм байна гэдэг те. Нэрээ Wi-Fi гэрлийг интернет ашиглаж болох юм биш те гэдэг одоо орноо төрөн гайхаадсан шүү дээ те. Энэ санаагч бол 11 онд одоо саяхан л байгаа зү те. Ингэж оруулж ирсэн байдаг. За иймэрхүү шалтгаантай. За тэрнээс хойш бол мэдээж туршилт судалгаанд ингээ явж байгаа. За гэхдээ энэ туршилт судалгаа яг одоо тий лабораториос яагаад одоо хүртэл гарч ирээгүй одоо бидний амьдрал дээр орж ирээгүй байгаа юм бэ гэдгийг гялс тайлбарлаад өгье. За бүх утаснууд Wi-Fi дэмждэг ч гэсэн одоогор тий өргөн хэрэглээний ухаалаг утсанд бол Wi-Fi дэмждэг тийм утас үйлдвэрлэлт гараагүй байна. За уг нь бол бүхэл утсан дээр тийм LED гэрэл байгаа. Бүхэл утсан дээр камер байгаа. Уг нь бол энэ LED гэрэл камер хоёр л багт ингээ болчихж байгаа уг нь бол. Гэхдээ бас бүдүүлэгчтэй эн чинь тэгээд зориултын бос юмыг л ашиглаад ин гэсэн юм нэг гэрэл анивчуулаад тэгэл нэг камера ингээл нэг юм гэрэл рүү харуулад ингээд байна гэдэг чинь батарейн хурдан дуусна нэг юм бүдүүлэг хэрэглээ болчихж байгаа байхгүй. Тэр юм зориултын Wi-Fi зориулсан зориултын ийм одоо утсанд үйлдвэрлэгдчихэж одоо эн чинь те хэрэглээгээд байгаа дэд бүтсэн хөгжин гэтэл тийм одоо хүртэл гарч ирээгүй болохоор одоо хүртэл бидний гар дээр алга байна. Одоо хүртэл энэ тэнд алга байна. Тийм. За тэгэхээр ерөөсөө л тэрийг бас хүлээж яах гэж бодож байна. Үгүй бол донгл гэдэг нэг юм байдаг те компьютер ч юм уу хар утсанд ингээ нэмэлтээр залгачдаг юм нэмэлт хийж болно. За тэгвэл тэр чинь бас нэг юм жоохон бүдүүлэгдүү ийм юм болчихж штэ те ингээ интернет орохын тулд нэг юм дахиад нэг юм те
Одоо Wi-Fi-д орох зориулттай юм утсандаа залгаж ордог байсан бол лайтсан шүү дээ. Тэр байн байсаалал түүхтэй. За хорвоо дэлхийг одоо тий Wi-Fi болохыг хүлээж суухын оронд одоо өөрийнхөө гэрийг ядаж Wi-Fi болгочих л та гэж бодож болно. Гэтэл энэ ч бас айгүй түүхтэй. За Wi-Fi л аяг амархан бохгүй. Аваач нөө өрөөнийхөө голд аваач ганцхан ширэг Wi-Fi рутер зоож хаяал би одоо унтлагын өрөөнөөс нойлоосоо тэр бүх газраас ингээд бүх болон тохоогоос интернет орчин гэж айгүй амар юм бохгүй. За гэтэл одоо Wi-Fi болох юм бол ингээд бүх гэрлийнхаа дээгүүр ингээд нөө гэрлийнхаа өрөө уулганыхаа гэрэл уулганыхаа дээдл одоо ханаараа дүүрэн л баахан юм утаснууд гүйлгээл те тэр чинь нөгөө нэг юунд гэрлнүүд рүү очиж байгаа бүх одоо юунууд чинь утасны кабелний хажуугаар тог явж байгаа кабелаар давхар юм интернетийн кабель явах хэрэгтэй болчихно. За тэр болгон дээр ч одоо нэг юм рутер шиг юм компьютер шиг жижигхэн системүүд тавих хэрэгтэй болно те. Ер нь л гэрэл болгон чинь рутер болох хэрэгтэй гэсэн үг шүү дээ те. Айгу төвөгтэй юм болчихж байгаа юм шүү дээ. Амар үнэтэй юм болчихж байгаа байхгүй чинь. Сойрлуулах ч айгу төвөгтэй дээрэс нь энийгээ дагаад айгу тийм үнэтэй юм болчихж байгаа. Хатаасаа байшингаа барихтаа зөв их юм бэ те. Тийм яг үнэтэй. Тэгээ энэ тэнд одоо дөнгөжийн технологи ингээд барьчаад айгу тийм хаанаас ч удаад сэлбэг нь олдохгүй үйлчлэн олдохгүй балаа юм хийжсэнээс одоо хүмүүс л одоо хүртэл хэрэглэж чадахгүй бүр мэдээчгүй ингээ явж байгаа сонсоочгүй явж байгаа. За яж хахад одоо Wi-Fi-ын сайжраад те Wi-Fi 5 6 7 гэл ингээл гараа явж идэг. Одоо тэрийг дагаад баг одоо 8 9-гээ явах юм бол баг Wi-Fi-ээс илүү болчих юм билүү бас хэм мэдлээ. Тэгэхээр бас Wi-Fi-д ингээ бүх бизнесүүд мөнгө хаяа ч юм уу бүх хүмүүс ингээл Wi-Fi руу шуураад байхгүй байна л та. Гэтэ ямар ч сан Wi-Fi-ийн хувьд бол ийм сонирхолтой олон давуу талууд байна. Одоо Wi-Fi ийм олон сул тал байна гэдгийг бол өнөөдөр бид нар мэдэж авлаа. За баярлалаа. За баярлалаа. Ер нь бол ийм юм нээгдсэн юм байна л гэж ер нь ойлгож авлаа. Ирээдүйд гэхдээ маш гоёор орж ирэх баха. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Монголын анхны хиймэл оюухан Эгүнэ оюун Болор софт компани болон за Univision-ийн бүхэл үйлчилгээг Unitel аппликейшнаас Univision ивент гэж хамтарч ажиллалаа. Нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 гэсэн хост төлөвлөгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Ингээд хэн нэгэн Wi-Fi гэж ярил те бүгдээрээ мэдээлэлтэй боллоо. Хасаатай их баярлалаа. Дараагийнхаа шинжлэх ухааны гахамшгаар хэрэг болцъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Удаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.